Хэрвээ чиний wipe кодлсон вебсайт чинь дизайны үед муу харагдаад байвал энэ бол үнэхээр том асуудал. Гэхдээ энэ асуудлыг шийдэхээр өнөөдөр Google-ийн эсний чийг танилцуулж байна. Гараад нэлээд удаж байгаа 2025 оны 5 сарын 19-нд жишээлбэл би эхэлж исэн байна. Одоо хамгийн ихэнд хэдүүлээ зүгээр яг e-commerce-ийн homepage-ийг хийгээд үзье. Яг энэ ер нь Figma-т их төстэй платформ байгаа та харж байгаа. Нэг давуу тал нь гэх юм бол та энд өөрийнхөө дизайн системийг үүсгэх боломжтой. Өөрийнхөө дизайн системийг үүсгэснээр яг өөрийнхөө өссөн өнгө төрхийн дагуу пэйжүүдээ generate хийх боломжтой гэсэн үг шүү. За яг одоо болонгод энэ бол компонентүүдээ generate хийж байна гэж байна. За ингээд эхний ээлжинд бол юу хийж байна вэ гэнгүүт та эдийн мэдхээр дизайн системийг чинь шууд гаргаад өчөж чинь гэсэн үг. Одоо жишээлбэл энэ дээр primary өнгө буюу үндсэн аппликейшн өнгө бол ногоондоо secondary зарим нэг товчны өнгө импортоо түүгээр хөл өнгөтэй яг иймэрхүү аппликейшнийг одоо generate хийж байна. За мэдээж нь хажуудаа бол яг энэ дизайн систем удирдах, товчнуудынхаа өнгийг тохируулах, border radius-а тохируулах, фонтоо тохируулах хэсэг нь бол энд харагдана. За хэрвээ та одоо cloud code ч гэдэг юм уу яг ийм кодинг түүлсээр ашигладаг бол design.cmd гэдэг файл энэ файлаар нь айгүй хэрэгтэй болчиход байгаа. Энэ файлын тусламжтайгаар coding agent-үүд чинь кодтэйгээ харилцахдаа илүү дизайны контекст аваад дизайныхаа өнгийг авангуудаа тухайн шинэ хуудсуудыг чинь generate хийх боломжтой болсон гэсэн. Design.cmd гэдэг энэ файлыг нь бол copy дэж авангуудаа code base дээр нэмэх хэрэгтэй шүү. За code base дээр. За эхний хуудас маань ингээд шууд гарчиж байна. За ингээд маш энгийн бөгөөд одоо харах зорилттой яг энэ дуранд зориулсан вебсайт гарчиж байна. За мэдээж үүнийг маус хоёроо дарангуудаа өөр вариантаар гаргая, өөр өнгөөр гаргая гэж өрнө бүгдийг нь хийж бол. За тэгээд энийг таблетэн дээр хармаар байна гэдээ бас сонгочих болно. Тэнгүүд одоо энэний давуу тал нь юу вэ гэнгүүт яг энэ nolongод Figma руу хуулах бүрэн боломжтой хуудас хийждэг байхгүй юу? Тэнгүүд яаж энэ дэр компонент болгоныг нь яг л компонент болгоноор нь хийцэн болохоор айгүй амар. Эндээс ийм дизайнаа гаргаж авчихсан та өөрөөсөө яг тийнийх нь детейлийг нь өөрчлөөд явуул зүгээр гэсэн үг. Тэгэхгүй бол та одоо scratch-аас хийж байгаа хүмүүсийг тэр харангууд нэг хэдэн дөрвөлжин тавиад яг тэрийг нь developer аваад хийхэд айгүй хэцүү болцсон. За тэгээд одоо ер нь developer-ууд тэрийг одоо бас кодыг бичих юм болцсон байгаа. Тэнгүүд шууд Figma MCP гэдэг зүйл ашигладаг болсон байгаа. Тэнгүүд Figma MCP ашиглаад тухайн компонентын шууд зургийг гингүүд нөгөөдхийн яж статикаар зурцсан болонгод нөгөө кодыг одоо нөгөө компонентийг кодн дээр 100% өрүүлж чаддаггүй байхгүй юу. Тэгэхээр энэ tool дээр ингээд copy to Figma гэдэг энийг Figma дээр авч тавиад. За одоо энэ Figma дээр авч тавьсан хэлбэр нь харагдаж байна. За энийг тэгээ one shot хийсэн гэдэг та хараад ойлгочихгүй юу. Тэнгүүд энэс илүү detailed prompt өгөөд энэс илүү дизайн таад өөрсдөө хамаагүй гаргуулад хийж болно гэж бодохоор бас гоё. Үүнтэй хийсэн дизайныгаа шууд Figma руу ингээ оруулчих чинь гэдэг бол нэлээд том давуу тал. За тэгээд энэхүү бичлэг та бүхэнд маань та wipe codeлсон вебсайтын дизайныг апдейт хийхэд мөн дараагийн бүтээгдэхүүнийг хийхин өмнө дизайнаа тодорхойлоход хэрэг болно гэж найдаж байна. Тэгээд дараачихаа мэтлэгээр уулзцаая.